Өнөөдрийн мэйн талбайд юу болоод өнгөрөв? Хамтдаа харцгаая. LeBron said basically, who cares, keep shooting. I mean, like you guys as a team have not shot the ball well. Luka Magic Doncic өнөөдөр 43 оноо 9 самбар 13 дамжуулалт. 43 онооныхоо 24-г нь ердөө эхний үед авчээ. LeBron, you guys are going to be able to play off of one another. Сахалнаас өөр самнах үсгүй болтлоо сакс тоглосон Бро ах маань Austin Reevesтэй зүг 56 оног авч Doncic тус болжээ. Харин Clippers-с ганц онцлох зүйл нь James Harden шинэ пүүснийхэн дебютыг хийжээ. Хичнээн эрэглээ дөрвөө Хорин чавхтас дуулнам хан хөгөөр Бөөн хэрүүл зодон болоод хад Kawhi хаана юу хийж байв? Orlando Magic Sixers-ыг талбайд нь 40 оноогоор буулгаж авлаа. I mean nothing to y'all, but understand nothing was done for me. Takes the 2-for-1 with 14 seconds separating shot clock and game clock, and now we've got look out, Andre Drummond and Wendell. За болоо Drummond-аас би ч яахгүй нэрээ. Ялангуяа ийм найз охинтой бол. Тэннээс Монгол ирж шуугуулад байсан Haley Van-Vliet-ийн найз залуу нь манай Jalen Suggs шүү дээ. Orlando Magic талбай дээр ч эзэрхэг, талбайн гадна ч эзэрхэг. Washington Wizards баг 14 дараалын ялагдаад байсан хар зугарлаа зогсоолоо. Энэ үйл явдлын гол баатар нь CJ McCollum. Тэрээр өнөөдөр 46 оноо 10 холын зан шидэлт. Харин нөгөө талаас нь Hawks-ын лидер Jalen Johnson 3-7-т хийж муу тоглов. Намайг долоо яг нан чиний ever beyond яг нан уруула хацанга надруу энэгэрээ тусах хүртлэнүүдээ бидний нэгэрээ